Харизм ТV үзүүлж байна. Зохиолыг бичсэн Зориго, зохиолыг уншсан Бямба. Их тайвны гүүрнээ сүүдэрэ. Хот нойрсох цагаараа шөн дундаа Улаанбаатарын тэнгэрээс шиврэх борооны дуслууд асфальтын замыг норгож нён гэрлийн дусгалыг улмаан мэрэлзүүлнэ. Хотын танил шууга намжиж оронд нь зөвхөн усны шоршорхийг чимээн алсад архиран хуцалдах ногтын дул үлджээ. Их тайвны гүүрний бетон багнууд авраг ратны хөл мэт сүндэрлэж доорх туулын хар усан дээр урс үдрэн тусгана. Нойтон бетон голын лаг шаврын зэвэн үнээр хамар цоргино. Уг шөнө найзиндан саадсан болдоо гэрлүүгэн яран алхаж явлаа. Бороо улам ширүүсэж хүйтэн салхи хөзөөг нь элбэх мэт сэнгэнэн. Тэрээр замаан довчлохын тулд гүүрэнд орох намгүй харанхуй хонглыг сонгов. Энэ бол түүний өдөр бүр хийдэг үйлдэлийн нэг боловч энэ шөнө ягаад ч юм хонглын амрын ороход зүрхэн дөгшүүртэйгээр зохилж эхэлжээ. Гүүрэнд орох харанхуй түүнийг залгих мэт хонглын гэрэл энд дуусахгүй. Зөвхөн гар утасных нь бүдэг гэрэл урагшлах замыг нь арай ядан гэрэлтүүлнэ. Алхах тусам ус туслах чимээ улам тодорч яг л хэн нэгэн араас нь чимээгүйхэн дагаад байх шиг санагдана. Гэнэт тэр зог тусав. Замын голд хонглын хамгийн харанхуй хэсэгт нэгэн цагаан сөөмөлдсөн зүйл бүртүүлсэн харагдана. Дөхөж харвал бороонд нэвтнорсон цагаан дайсанцтай урд хар усан нүрийг нь халахлсан нэгэн бүсгүй яг л түүнийг хүлээж байсан мэт хөдөлгөөнгүй зогсож байлаа. Түүний хөл нүцгэн шавартай усанд дөрөгдсөн байлаа. Болдын дотор эхлээд өрөвдөг сэтгэл төрж арх уусан эсвэл ямар нэгэн асуудалд орсон байхаа гэж бодон "Игчээ, та зүгээр үү?" гэж тэр болгоомжтой асуунган дөхөв. Хариу дугарсангүй. Харин бүсгүй нолгоогон яг л нугсан мултарсан мэт маш удаанаар дасалдан хөдөлгөөнөөр өргөлөө. Унтсан хар усныхын завсраараа нүүр нэл гарах тэр агшинд болдын цус судсандан зарцах шиг болов. Түүнд нүүр гих зүйл байсангүй. Усны замаг ялзарсан шавар шавхаа наалтсан нүцгэн гавлын яс байлаа. Хоосон нүдний хонхроос нь харанхуй нэвт шов түлээх шиг эрүүнийх нь яснаас хар бохир ус дасралтгүй дусалж ам гэмээр онгорхой хэсгээс нь хүн биш харин усанд живж дарчилж буй хүний сүүлчийн амьсгаа мэт зэвүүн хэржгэнсэн чимээ гархан тэр. Болд айсандан чарлаж чадалгүй эргэн хараад ам тэмцэн гүйлээ. Түүний ард нь өсгийтэй гутлын цог хийх чимээ харанхуй хонгол даяараа зөөрөдөж түүнийг яг л араас нь тулж ирэх мэт хурдтайгаар нэхэж байв. Тэр чимээ энгийн гутлынх биш харин ясан дээр яс зохих мэт хурц хүйтэн сонсогдож байлаа. Гэртээ хэрхэн хүрснээ тэр сайн санахгүй байв. Хаалган сандран төвжиж нурууган хананд наан амьсгаад байна.
Гэвч өнөөх өсгийдийн чимээ ус туслах чимээ жихэнд нь сонсогдсоор л тэр шөнөөс хойш болдын амьдрал там болон хувирчээ. Унтах гэхэд л зүүдэнд нь нөгөөх цагаан даашинзтай гавлын ясан нүүртэй бүсгүй нүүрний доороос нь дуслах хар усыг уусаар түүнийг ширтэн. Заримдаа шөн дунд сэрэхэд өрөөнийх нь буланд норсон хувцасны ихэн үнэр голын шаврын үнэр сэнхийг шиг болдог болжээ. Олон жилийн өмнө тэр гүүрэн доор нэгэн бүсгүй хайртай залуудаан хуурдагдан голд живж амиан алдсан гэх яриаг тэр сая л нэг саналаа. Хүмүүс түүний сүнс шөнө орой ганцаараа явсан хүмүүсийг дагдаг гэж шивнэлддэг байж. Гэвч энэ нь зүгээр ч нэг дагах биш байлаа. Инх тайвны гүүр олон сүүдэртэй. Харин болдоо тэр шөнө нэг сүудрийг нь гэртэн дагуулж ирсэн гэдгийг ухаарчээ. Тэр сүүдэр одоо түүний дотор амьдарч үргэлж шивнэх болно.